өглөө болцсон нар арай жоохон дээр мандсан байгаа болохоор гараад алхах гад гараад явчихин. Манай өрөөний хотод унтчихсан болохоор чанга ярьж бичлэг хийж чадаагүй. Тэгээд одоо гарч ирээд ярьж байна. Ер нь аль 9 сар энэ сүүл тэгээд одоо л дөнгөж яг нэг юм намрын урам солоорчдын гэх юм уу өглөө оройд жоохон сэрүүхэн тэгээд өдөр нь болохоор халуун байдаг болсон. Далаар болохын ирснээс хойш ерөөсөө далаа ороогүй. Стал гудамжнаас харж болох хамгийн хөөрхөн юмнуудын нэг бол ийм хөөрхөн хоноо. Өнөөдөр манай хичээл шизэн эхэлсэн. Гэхдээ өнөөдөр нэгд өдөрч гэсэн би болохоор нэгд хоёр дахад хичээлгүй тарж байгаа энэ 7 хоногт. Тэгээд ингээд амар 5-аараа 50 өглөө гоё тухтай алхах цаг гэдэг байгаа. Хичээл болохоор өмнөх 7 хоногт шизэн эхэлсэн. Ирснээс хойш ингэж яг далай руу бол ерөөсөө яваагүй гэсэн. Тэгээ өнөө өглөө явсан чинь энэ намрын өнгө ямар гоё юм бэ? Намар Монгол хахад арай ингээд юмнууд арай шаргалж эхлэх байсан. Нагч хатаж эхлэх байсан болохоор одоо л яг намрын өнгөийг харж байна. Гоё яана. Одоо хөдөрж байгаа болохоор нөгөө алсын аргач ингээд буулгачтай юм байна. Түрүү үйл харин байхгүй байж байгаад яг дулаарсан ч гинт гараад ирсэн байхгүй юу? Энэ алсын аргач. Тэгээд далаа дээр бараг ирчлээ. Ингээд далаа дээр ирсэн байна. Тэгээд би сайн нэг жоох алхаж байгаа тийм суух газар болсон. Суугаад байж гин. Тэгээд өнөөдөр бол угаасаа ямар ч тийм спорт алхаад бол биш. Зүгээр хичээлгүй байгаа дээрээ гоё өглөөгөө гоё эхлүүлээ гэж бодоод. Тэгээд ер нь хартаа бол аяа салхитай байна энэ. Тэгээд бүр амар хөдөрч хийс өмнө бас хэд удаа гоё далаа руу алхаад. Тэгээ гэж бодоод ирсэн мэдээ. Тэгээ би ер нь ирснээс хойш айгуу завгүй байсан байхгүй юу? Одоо амьж байгаа дотор байр маань болохоор 100 засвар ороод тэгээд яг намайг ирэх үед арай бэлэн болоог байсан. Тэгээ би нэг өөр дотор байранд 4 хоноод буцаад нөгөө дотор байр руугаа нүүгээд юмнуудаа зэгцлээд тогтоод тэгээд хичээл эхлээд тэгээд энэ жил миний сүүлийн нөгөө нэг мастрын жил болохоор хичээл сонголтоо аягүй бодож ийж зөв хийх хэрэгтэй. Диплом бичнэ. Тийм болохоор би бас яг ямархуу хичээлүүд ингээд орох юм бол нэгийг сонгочдог, нөгөөх нь арай гоё байх юм бол ингээд дараанаас харамсах магадгүй гэж бодоод. Тэгээд өнгөрсөн 7 хоногт болохоор хичээл эхлэнгүүт өглөөнөөс оройч ер нь бүх хичээл бүх ангиудаа ингээд суугаад явсан. Тэгээд энэ 7 хоногоос ер нь ингээд арай гайгүй гоё зартуулж байна. Тэгээ Монголд очсон ч бас хүмүүс ингээд влог хийх юм уу, влог гэж үздэг штеп ямар удаан завсарлага авч ийна гэдэг айгу итгэсэн. Тэгээд зүүц татны хүмүүс маань. Тэгээд одооноос ер нь гоё влогоо нэг өдрийн бүтэн влог, эсвэл 7 хоногийн бүтэн влог гэд хийгээд явт юм уу гэж бодож байна. Тэгээ ер нь гэхдээ миний ингээд лайфстайл гэх юм уу ингээд өдөр салхан хийдэг юм аа айгу ингийн баггүй юу? Нэг тийм амар сонирхолтой юм байхгүй юм шиг хэрнээсээ хүмүүс болохоор яг ингээд бас хөөрхөө үзэх нартай юм лээ. Хөөрхөө үзэгч нартай даагч нартай л заа болохоор тэгээд тэр хүмүүстэй зориулаад бас гоё сонирхолтой юмнууд влогонд оруулаад явна гэж бодож байна. Нэг тиймэрхүү. Би тэгээд дөнгөж 1 жил болчоод буцаад Монголд очсон болохоор нэг их юм өөрчлөгдөөгүй юм шиг барыг зарим найзууд маань ирсэн юм уу? Ямар хурдан юм бэ гэж тэгсэн. Тэгээ би бас Монголд авах хугацааныхаа ихэнх хугацааг нь хөдөө байсан болохоор бас гоёсэн. Яг гэтээ Улаанбаатар хотын гоё газруудаар нэг хорт амжаагүй ч гэсэн ер нь бол сэтгэл хангалуун байгаа. Гадаад сурч байгаа хугацаанд ер нь бол гэртээ харьцаад ирнэ гэдэг чинь айгүй том юм шүү дээ. Тэгээд ер нь айгүй гоё сэтгэл хангалуун байгаа. Тэгээ цаахан аав ээжтэй очоод хамралт зугаалга гээд сайхан амарсан болохоор одоо ер нь бол гоё хичээл ном илүү урдах юмдаа фокуслаад тэгээ влогоч гэсэндээ гоё сэтгэлтэй хийгээд явъя гэж бодож байна. Тэгж жагаад
бас явандаа гоё камер бамиртай болоод арай илүү бас дээшлэх байхаа гэж бодож байна. Тэгээд тиймэрхүү лэнда. Одоо яг нар гараад аяа гоё дулаахан болж эхэлж байна. Яг намайг гэрээс гарч явах үед бол айгу тийм нэг сэрүүхэн жавартай гэх юм уу? Тиймээс одоо л ер нь аяа гоё болж байна. Ингээд хүмүүс нохомохоогоо салхилуулаад талхаад бүүгээд тэгж байна. Яг далайн явах болохоор ерөөсөн намар биш том шиг л харагдчих. Гэртээ буцаад хүрээд ирсэн. Тэгээд амаараа шопинг жоохон grocery shopping хийсэн. Тэгээд арай л хол дэлгүүрээс юм авчиж санаас алхах. Амар хөлөрчлөө. Тэгээд гадуур явж байгаа таарч ирсэн болохоор нэлээд зангасан. Мэдээ дэлгүүр орохдоо нэг уурхам авъя гэж бодсон л доо. Тэнгүүдлээ тэгэл. За гэрт тус шуугч байгаа юм чинь сайхан усаа шуугуулаач гэж бодож. Тэгэл өрсөө байгаагүй. Тэгээд би хэрвээ амдарсан бол үсээ тарьсан байгаад. Тэгээд Монголд очиод ингээд үсээ тариулсан үсээ тавихгүй бол нөгөө нэг юм усны амар хатуулагт болохоор миний усны ингээ өвзөр амар муухайлаад хатуураа аюу гэмтсэн юм шиг надад санагдаад тэгээд үсээ тариулсан. Тэгээд бисаа явж байгаад нэг ангийнхаа нэг охинтой таарсан байхгүй. Тэгээд тэр охин өмнөх 7 хоног хичээлтэй байгаагүй. Тэгээд лөө сайн өмнө зэ ирсэн яасан гэлтгсэн чинь намайг жоохон юм таал чиний нэг юм чинь амар өөрчлөгдсөн юм уу гэлтэхээр би өө тийм юм юу өөрчлөгдсөн бэ гэсэн чинь чи жоохон жин нэмсэн юм уу гэж бодсон. Тэгэл би харин тийм би нөгөө нэг галгаа яваа тэгээд ингээд амар амраа тэгээд ер нь л нэлийн жоохон жин нэмсэн гэдгсэн чи харин тийм юм. Гэтэ яг зүгээр угаасаа одоо хичээл ороод амар их алхаж малхаад тэгээд буцаагаа болчих واخ гэлтэхээр би харин тийм яг л амар мэдтэй уг нэг арай өөр юм гэх юм болов уу гэсэн чинь тэгэл угаасаа явахтэй би угаасаа өөрийгөө жингээ нэмснийг мэдж байгаа. Угаасаа амар нэмчихсэн болохоор одоо бас тэрийг юм буцаагаад хэмээн жиндээ очих зорилготой явж байгаа болохоор өөрөө намайг жин нэмсэн байна гэж хэллээ. Надад нэг амар тийм асуудал бол биш гэж бодож байна. Нэг амар тийм хотлоо юм яриаггүй болохоор гэхдээ Монголд очсон чинь намайг нэг таньдаг ихч маань хөөе жирэмсэн юм шүү дээ. Арай л тандуу бондороо гэж мэгээд дөнгөж харангуутлаа. Тэгсэн чинь надад амар мухайсан. Яг ингэ өөрийгөө жингээ нэмснийг бол мэдчихэж байгаа. Тэгээ найзууд гэрийнхэн ч юм уу юм ингээд аюуж нэмтэн байна мэтэр гэж хэлэхэд болоод анги зүгээр. Тэнгүүд ингээд намайг их сайн одоо миний ингээд амьдралын юм аяг надад юу тохиолдсон яагаад ингээд нэмсэн ч юм тийм юм ингээд өрсөн мэдхгүй хүмүүс маань намайг жирэмсэн юм шүтдэг гэж хэлсэн чинь одоо ингээд жоохон тэр үед аюу бүдүүлэг санагдсан тэр хүн. Тэгээд ихтэй авах бин тэрнээс хойш өрөлчлүүлж их тэрний тухай бодноо намайг ингээд хэлсэн гэж амар тийч бодоогүй л дээ. Тэгээд тэндэл орсон. За тэр чахуу тэгээд гоё өглөөний цай хийж идэ. Гэхдээ миний өглөөний цай болохоор надад ер нь гурилын юм нэг их тохирдгүй миний биед ер нь бол тийм болохоор өглөөний цаана талах ч юм уу, авьяас ч юм уу тиймэрхүү юм бол ерөөсөө идэггүй байгаа. Ойрдоо ч шүрнийн дэрснээс хойш тэгээд тэрний оронд гоё алимаа халслаад жигнээд тэгээд галуун дээр нь гоё шар тус хийгээд идэхэд бол өглөөд бол маш гоё витаминлэг дээрээс нь маш хэрэгтэй. Миний өглөөний цай болохоор ерөөсөө амар амархан. Би энэ жижигэн савын суулт ирчээд Икеаас авсан. Тэгээд надад нэг юм жигнөр өгдөг байхгүй юу? Тэгсэн чинь энэ бүр яг ингэж юм хөргөн таарсан ба. Тэгээд савраг усаа хийсэн жигнөрийг тавиад тэгээд алимаа хэрчсэн. Тэгээд алимаа ингэж жижиг хэрчээд аян дотор болохоор шүүс уснаас хийсэн. Тэгээд нэг 20 минут
Зэнийг гараад ирсэн. Тэгээд надаа goji berry, cinnamon, тийм жоохон хүрэн лавс байгаа. Нэг гурваа дээрээс нь хадлал. Тэгээл гоё халуунаар. Тэгээд дээрээс нь бас нэг жоохон шар тусна чинь. Яг энэ өглөөний цайг хараад хүмүүс ямар сонин гэж сони юм иддэг гэж бодож иж магадгүй. Ер нь л энэ цай болохоор яг өглөө бидний видео хэрэгтэй байдаг. Одоо тос тэгээд амин дэм тэр бүгдийг агуулсан. Яг би өөрөө энийг бид хэрэгтэй сайн гэдэг мэдж байгаа болохоор ингэж хийж идэж байгаа байхгүй юу? Тэрнээс ш бүр ингээд амар байнга энийг гэдэг одоо дурлаж хийж иддэг хол маань бол бас биш. Гэхдээ ямар ч хэлсэн зүгээр талах одоо чиз юм бичэн идэр идчихснээс бол хамаагүй дээр. Тэгээд энийг одоо яг ингэж идээд байж тах болохоор ийм гоё өглөөний цайд жаад ингэж би маань ингэж амар баярлж байгаа юм шиг санагдаад цаанаасаа ингэж бүр би маань ингэж энийг ингэж идэж мэдэрч байгаа амар ингээд цаанасаа миний бие амар баярлаад байгаа юм шиг надад санагдаад байгаа хгүй юу. Тийм болохоор ер нь л айгу гоё юм. Тэсэнд мөн тоглохлоор одоо яг нэг юм намрын нэг юм гоё амтал хамдагдчихээн. Одоо ингээд ланч тайм болж байна. Тэгээ би ер нь дудаа 70 цанд амар дуртахгүй одоо Монголоос ихтэй сайн хэдэн 70 цаг авчирсан. Тэгээ одоо тэрийг бүр амар хайрлаж идэж байгаа. Тэгээд өнөөдөр гоё суши ч юм уу тиймэрхүү хаал идмээр санагдаа. Тэгээд авокадо рол хийлээ. Өглөө би нэг авокадо авсан байсан шүү дээ. Тэрний хаталаар юм рол хийсэн. Тэгээд авокадо болохоор жоохон пинк солдоор ингээд амталтан будаанд болохоор давс хийгээгүй. Тэгээд 70 мэт ч ус өөрөө давстай байгаа шүү дээ. Тэгээд ингээд жоохон сой состой. Гэж түрээд би будаанаас л хийж за өнөөдөр ер нь дандаа энэ хөвцтэй л яваад байлаа. Айгуу завгүйсэн болохоор хувцас болж юмсан сайн нөгөөний гомоо бөглөөд дууссан. Тэгээд одоо гэлс шуудан ороод шуудан ар бүлсэн юм авах хэрэгтэй. Замаараа бас нэг нөгөө нэг марк тамхи хэдэр цалдаг дэлгүүрт очиж марк авч наах хэрэгтэй. Цагдаа бишрийн цагдаа. Пост офис орчоод гэртээ буцаад үргэлжлсэн байна. Тэгээд өнөөдөр бол юмаа өгч чадсангүй. Яагаад гэвэл яг нөгөө миний номерыг дуудаад цонхон дээр очсон чинь тийм ингээд хэдийг төлөхөө бичих гээд харин би ингээд пермесо гэдэг нь пермесо di soggiorno гэдэг нь болохоор амьдрах эрхийн зөвшөөрөл гэсэн үг баггүй юу. Тэгээд энэ одоо оюутан болж байгаа, ажиллаж байгаа, ер нь бол Италид байгаа л бол заавал тийм амьдрах эрхийн зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр чинь болохоор яг виз чинь яг адилхан л гэсэн үг. Тэгээд юу яадаг. Тэгээд тэрийг ингээд жил болгон сонгуулах хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгээд би сая өдөр нэг юм бүглээ суужсэн шүү дээ. Тэгээд тэрийг болохоор ингээд пост офис дээр аваачиж өгөөд тэгээд мөнгөө төлөөд тэгэнгүүт пост офис цааш нь болохоор Questura гэдэг одоо цагдаагийн газар гэдэг энэ тэр болохоор тийм газар хүлээж аваад миний материалуудыг шалгаад тэгээд ингээд намайг тэдний өдөр ингээд одоо эрс гарын үсгээ зураарай гэд
надаа пост офисоос цаг өгдөг. Тэгээ би тэр үед нэг ресторан дээр очиж гар үсгээ зураад тэгээд ер нь бол нэг тоног хүлээж агаад тэгээд үнэмлэгээ очиж авдаг байгаа. Нэг юм жижигхэн дөрвөлжин карт шиг юм байдаг. Баггүй юу? Тэгээд тэрнийхээ хугацааг дуусгаас 2 сарын өмнө болохоор дахиад нэг сонгуул хүсэлтээ өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд тэрийгээ сонгуул хүсэлтээ өгөхгүй би тэгээд өдөр шууд орсон баггүй. Тэгсэн чинь намайг миний юмыг аваагүй. Ер нь бол сонгуулах жагаа болон шинээр мэдүүлэх жагаа үед нэг пассвортынхаа бүх хуудсуудыг канондуулаад тэгээд ер нь л тэгэл санхүүгийн баталгаа, оршин сууж байгаа газрынх нь одоо тэм гэрээний хөлбөр гэдэг тиймэрхүү юмнууд шаарддаг байхгүй. Тэг би түрүү жил болохоор иржээд бүгдийн сайхан бэлдээд аваад төгсөн чинь нэг шуудан дээр очиод тэр хүмүүсийн шалгаж малгаад тэгж явах хугацаанд зарим юмнууд нь бас ингээд гээдсэн юмсан. Тэг би одоо тэг хаашталуудад хичтэй хэмжээндээ зүгээр нэг сайхан бүгэлсэн юм шуудангаар явуулаад тэг намайг яг хизээ гүстүрээр гэх үед нь тэр канон зам бичиг юмнууд аваад очиж гэж бодсон байхгүй юу. Тэгээд ерөөсөө тийм юм нэг авсаргаагүй пост офис орсон чинь шуудан орсон чинь заавал тийм юм авсаргах хэрэгтэй гээд дээрээс нь бас сунгаж байгаа тохиолдолд тэдний төлөвийг нь бид нар мэдгүй чи өөрөө асуугаад мэдчихээ тэргээд би намайг бодоод бол. Тэгээ би нэг Итали найзын маань их чинь нэг пост итальяны ажилладаг. Тэгээд тэр ихчээс бичээд асуусан чинь бас мэдгүй байна гээд. Тэгээд одоо ер нь бол Италид оролцсон ажлын цаг дууссан болохоор би маргааш өглөө тэр гүстүүрээр рүү залгаж асуугаад тэгээд пассвортынхаа хөлбөрүүдийг надад канондсан бол байгаа. Гэхдээ тэдний авсаргаад тэгээд нэг жоохон хэрэгтэй юмнууд авсаргаад тэгээд дахиад шууд орох хэрэгтэй болчлоо. Нэг тиймэрхүү тэгээд жоохон сайд байна. Тэгээд оролж байгаа юм нэг амар өсөөгүй байгаа ч гэсэн толгоо ингээд нэг зэн ингээд өгдөг байхгүй юу? Тэгээд бол шингийн гаггүй сонсон тэгээд за нэг хүнд биш зүгээр сайхан хөнгөн жоохон юм мэдчихэ гэж бодоод тэгээд надаа нэг ийм шар чинжүү байна. Тэгээд нэг ийм 3 чирхэг агли лом байна. Тэгээд энэ танаа юу юм шин бол сайхан энэ ногоонуудаа хэрчиж бэлдээд түгээгээр нь тэгээд энэ хамт идцгээе. My dinner энэ харагдчихээн. Тэгээд одоо дээр нь хооллоо пэр засгацсан. Тэг ингэж энэ болохоор сармсгүй ямар гоё амттай. Одоо нэг жоохон суугаад dinner time. Good morning. За энэ болохоор мэдээж тааж удаа би өмнө нь болохоор ерөөсөө гадуур алхаагүй. Яг л нөгөө өглөөс ирсэн чинь хуцанд бахан мэйл ирсэн. Тэгээд нөгөө сургууль мөргуулаас тэгээд мэйл босонгуудлаа мэйл зээл шалгаад уцаараа жоохон юм хийсээр хагаад ер нь бол гарч алхахад арай жоохон ороодсон. Гэхдээ яг одоо би угаасаа гарч нөгөө өчигдрийнхөө хийжсэн юм өрүүлжлүүлж хийгээд дахиад шууд орохоо. Тэгээд бусмсанд орчоод тоглоомын замх чинь өглөөний зам болохоор зүгээр нэг ширхэг халсан. Өнөө л болохоор ерөөсөж нөхгүйгээр манай өрөөний хамаас хичээлтэй авах гээд. Тэг өнөөдөр бас хичээлгүй тийм болохоор гадуур амжуулах юмудаа нэлээд сайн амжуулаад тэгээ бас нэг хичээл дээр 3-4 минутын презентацийн хийх хэрэгтэй байгаа. Тэгээ тэрийгээ бас хийн. Тэгээд амжуулахаас хунзаа амжуулах санаатай байна. Өөрөө энэ жилээс хунзаа амжуулаад байгаа. Тэгээд дараа нь одоо яаж бодох уу гэж амар гоё бодсон санаанууд байна. Гэхдээ өнөөдөр амжихнаа буюу ч гэсэн харж илээ хичээлээ эхлэх хэрэгтэй болохоор яг гараад үлцээ. Сая болохоор нэг copy station ороод нэг антурыг принтлуулах юмсан. Тэгээд принтлуулчихлаа. Тэгээд одоо дотор байрны нэг өөр дотор байрлал гэж тэнээс тэр байрны хаалт чиг авах юм.
Тэгээ буцаад ороод ирсэн ашгүй юм маань хүлээж авсан. Тэгээд өчигдрийн нөгөө нэг ажилтнаас илүү юм гоё сайхан ажтай хүмүүс зараад надад идэв тулхны хаяхын гэдэг нь хэлж өгөөд тэг би ашгүй юмнууд өгсөн. Тэгээд одоо өдөр хоолыг хийж тэгээд байж гэн. Тэгээд өнөөдөр болохоор юу яа махгүй гоё лазанья хийж иддэг. Тэгтээ би зүгээр нэг өөрөө туршиж үзэж байгаа худаа тэг ямар болох нь харцгаа. Юу хэрэгтэй гэх юм бол зөвхөн 2 орцтой бяцлаг тэгээд байцаал хэрэгтэй. За тэгээд нэг 3-аас 4 минут ч юм уу эсвэл 2-3 минут л байх хангалттай. Тэгээд ингээд байцаагаа зөөлрөн гаргаад тэгээд ингээд голоор нэг хуваагаад тэгээд бяцлага тавиад байцаагаа тавиад бяцлага тавиад байцаагаа тавиад гэдэг ингээд layer үүсгэн гэсэн үг. Layer нэг боловсруулсан. Тэгээд дөрвөн бяцлаг байцаа тэгээд хаад ирж басараа хөдөлсөн. Тэгээд надад юм жоохон coconut milk байхгүй юу? Тэгээд шахшуур хийж чилийн жоохон хайлуулах хэрэгтэй болохоор coconut milk-ээс юм маш жоохон гойролсон гэж бодож байна. Тэгээд дээр дуурай сайлсан дээр шоуны 200 минут градустэй 15 минут хангалттай гэж бодож байна. За ингээ хоол маань бэлэн болсон. Ер нь 15 минут биш нэг 5 минут л байлахын хангалттай юм байна. Тэгээ би сайн ингээд хэрчгээд идэхэд амархан болгоод ингээд жижигэн хэрчсэн нэг иймэрхүү харагдчихэв. Тэгээд одоо амсаж үзье. Энэ ер нь бол vegan тэгээд бас цагаан соустай лазанья гэж хэлэхэд болно. Уг нь лазанья ч юм бол татсан бахтай тэгээд гурилаар layer хийсэн юм нингэн пастагаар layer хийсэн тэгээд улаан соустай байдаг шүү дээ. Минийх болохоор таад vegan гэж бодчихгүй юу те. Cheers. Хэрвээ хөрчөнд ч ямар нэгэн одоо ихэн байхгүй байх юм бол зөвхөн энэ хоёр орцыг ашиглаад ийм гоё өдрийн хоол одоо өглөөний цай ч юм хийж идэж болохоор байна. Тэгээ миний бодлохоор өнөөдөр зүгээр ямар тийм мах ч юм уу уралсан юм болохгүйгээр зүгээр гоё бяцлаг тэгээд ногоо идэгээд ботсон юмсэн. Тэгээд байцаам дурггүй ч юм уу байцаа идэггүй хүүхдүүдтэй байх юм бол ингээд тэгээд өгчүүл амар гоё дуртай юм шиг санагдлаа. Тэгээд layer нь гоё олон давхар layerтэй болсон байна. Тэгээд заавал ер нь шахшуугээ гэхгүй байцаагаа гоё ингээд зөөлөртлөн жигэнсэн болвол пэйжэнд зүгээр бяцлагийг хайлуулсан ч болохоор санагдлаа. So good. Ингээд нүрийн зөвлөлтөөн шүтээ ваацсан одоо унтах чинь нэг бүр бараг лондод хэлсэн баг шүүгээ. Тэгээд дараагийн гөрөлцөй энэ хүртэл үзсэн баярлаа. Таалагдсан бол subscribe хийгээрэй. Тэгээд баяртай. Bye bye.